идэв хэтэд Нью-Йорк дахь Хятадын консулын өмнө эсрүүцлийн жагсаал хийв. 2025 оны 9 сарын 6-ны өдөр Америкийн зүүн эргийн Нью-Йорк болон Нью-Жерси мужид оршин амьдардаг өвөр Монголын идэв хэтэд Нью-Йорк хотын Манхаттен түүргэд байрладаг Хятадын консулын газрын өмнө чухларч өвөр монголчуудын эх хөлөө хамгаалах хөтөлбөрийн 5 жилийн ойгийг тэмдэглэхийн жирэгчээр Хятадын засгийн газраас өвөр Монголд хөргөжүүлж байгаа колонийн ноёрхол ба хөл соёл болон үндэснээ танигдах хүнийг арчин устгах бодлогыг хүчтэй шүүмжилв. Shame on the Chinese government! Shame on the CCP! Stop the killings in southern Mongolia! Stop the genocide in southern Mongolia! Stop the killings in southern Mongolia! China out of southern Mongolia! Shame on the Chinese government! Shame on Chinese government! Xi Jinping is a liar! Xi Jinping is a liar! Xi Jinping is a murderer! Xi Jinping is a Xi Jinping is a killer! Өвөр Монголын Эдэл бус нутгаас Эдэл бусын арга жамаар дөрвөн гарч жүүл бүрийн бүрэх бартаагийг даван тоолж өрх чөлөөт орон болох Америкийн нэгдсэн улсад хорон чуулгарсан эдгээр өвөр монголчуудын өнгөрөлт бүр нь Хятадын колонийн тэглэмийн өвөр Монгол дахь харьхас дарангуйлын ял нэгүлийн амьд гэрч байлаа. Тэдний дотор өмнөд Америкийн Амазоны Боронтой, Панамагийн Дэлэн давалгаан, мөкшгийн эсэн чөлийг хэдэн сар яванаар туулж ирэхсдэж байв. Насан туршдаа Хятадын засгийн хяналт хардлага, баривтлаг саатуулга, ээлгаал сүрдүүллийг сөрөн жогсож үе олон идэв хитэн жаалуусыг хүмүүжүүлэн байжуулсан Ахмад тэмцэгчидч байв. Хөл соёл, үндэснээ нэр төрийнхөө төлөө үр хүүхдээ хүнээд үйтэй хүн болгон хүмүүжүүлэхийг зорино ажил амьдрал аав ээж ар гэрэн ардаа орхисон айгам жалуу идэв хитэж байв. Ямар хүчин зүйл, ямар аахуй байдал эднэрийг энэ мөтөр өх хорноосоо дөрвөхөд хүргэв. Эднэр өх хорн болон ард түмнийхэн төлөө юугийг хүсэж, юугийг шаардж байна. Өвөр Монголд явуулж байгаа женосайдаа нэн даруй жогсоо. Өвөр Монголд хөргөжүүлж байгаа өх дарангуйлаа нэн даруй жогсоо. Хятадд өвөр Монголоос зээл, Хятадд өвөр Монголоос тонил, Хятадын засаг ичхөн мөдөө, коммунист нам ичхөн мөдөө, коммунист хятад ичүүртэй, Ши Жинпин шившигтэй, Ши Жинпин худалч, Ши Жинпин алуурчин, Ши Жинпин яргаачин. Бид хүнээ өрхөн хүсэж байна. Бид өрх чөлөөгөө хүсэж байна. Бид тусгаар тогтлоо хүсэж байна. Гэх сүр дэлэцтэй ураа лоозон болон тод том руу байж илэрхэл энэ бүхнээ ил тод хариулт байлаа. Хүчрхөглөл дарангуйлыг ардаа нууж хүний цусыг хантал шингээсэн 5 хоттой улаантайгаан оройдон хатгсан Хятадын консул юу ч олж үзээгүй юм шиг авралбач үнчиг болон үрдэн ухсарсан бүлтгэр том дуран камеранууд нь араашүүд аюул жаналгалын нуулгүй илчилж байв. Үргэн чөлөөгөр өнгөрөн гарагч жорчгочд болон жугуулчд өрх чөлөөгийг дөөдлөгч өгөөл жирийн Америкчууд жагсагчдын ураа лоозонд урам хайрлан өрхий гаргаан сэтгэлийн дэм үзүүлж байлаа. Ташрамдан сониуцлахаас нүүр чарайгаан боож нэр усаан үл мөдөөлөгч нэгэн Хятад төрхийн өмгтэй жагсаалыг тал бүрөөс бич авж байсныг жагсагчд нүүрдэн очиж хөн хүн юун хүн болохыг асуун толгосон ч хариу өгөхгүй байсан болохоор жорох сүдрийг аваад Америкийн холбооны засгийн мөрдөн шалгах байгууллага буюу FBI-д өгч шалгуулахар шийдэв. Өрх чөлөө болон хүнээ эрхийг дөөдөлдөг Америкийн засгаас Хятадын засгийн хил ламсан дарангуйлд хүчтэй чухалд өгч байгаагийг Хятадын засаг санаж байх ёстой. Өвөр Монголын дун 2025 оны 9 сарын 8-нд Нью-Йорк хотоос мэдээлв.